Махны үн ер нь маш олон юм шийдэн шүү. Залуу малчингүүдлийг шийднэ. Ядуурлыг шийднэ. Зудын асуудлыг шийднэ. Цөлжилтийг хүртэл шийднэ гэж хэлвэл зарим хүн бас гайхах баг. Яагаад тэгэхээр яагаад ядуурлыг залуу малчингүүдлийг шийдэх вэ гэхээр тэнд хэрвээ мал үнэтэй болоод нэг 500-600 мянгаар борлогдоод өхөр 3-4 саяар борлогдоод ирэх юм бол манай залуучууд дээр сонголт ирнэ. Хөдөө гараад бид нар тэнд бизнес хийж ашиг олох боломж байгаа юм байна гэдэг ийм сонголттой болж ирнэ. Тэгэхээр энд тийшээ чиглэл цуваа эхэлнэ. Ядуурлыг бол мэдээж орлоготой болоод ирэхээр асуудал шийднэ. За зудыг яаж шийдэх юм бэ гэж. Өнгөрсөн үйл Сэлэнг Дархан Төв аймгийн сумдуудаар цагаанаар зудрахуу үлдсэн. Энд яасан гэхээр малчид малынхаа зарим айлбар 70% нь ядлаад борлуулсан. Махны үн өндөр байсан учраас ядлаад борлуулад үлдсэн малдаа таарах хэмжээний тижэл өвсөө нөөцлөд өвлөг давтсан. Нөгөө зүүсний хорогдолтооч бүр хүрээгүй 2%-аар тооцдог бол дүнгуудын таараар 1% хүрээл ингээл зогсож байгаа жишээтэй. Тэгэхээр юу хэлж яах гэхээр тэнд экспорт нь мах гарч ирсэн учраас махны үн дажгүй байсан учраас энэ нядлаад борлуулчихж байгаа.